안녕 여러분. 자, 토픽 шалгалтаас өмнө нийтлэл хэд хэдэн сэдвийн талаар тодорхой товч мэдлэг аваад тэгээ шалгалтаа өгцгөөё гэж ярилцсан тийм ээ. За, хамгийн ихнийх нь боловсрал буюу 교육 гэдэг сэдв байгаа. За, тэгэхээр сонсох шалгалтын дээр ямар хөө зүйлс ирж ирсэн бэ гэхлээр одоо аавши тэнгүүжээ гэж хэлсэн юм тийм ээ. Бид нар яг ажилдаа явах эрхээ болохоор мэддэг тийм ээ. 출근하다 퇴근하다 гэдэг штэ. Харин сургуультай ирж очих юу гэж хэлдэг юм болоо? 등교하다 하교하다 гэж хэлдэг. Энэ дээрээс дахиад 출퇴근 гэд ажилдаа ирж очихыг шууд нийлүүлж хэлдэг бол сургуультай ирж очихыг нийлүүлээд 등하교하다 гэж нэрлэж болдог байгаа. За гэтэл энэ дээр болохоор юу гэсэн бэ? 9시 등교제 гэдэг зүйл гарч ирж байна тийм ээ. 9시 등교제. 9 цагт сургуультай явах, хичээл эхлэх. 제 гэж тийм энэ 제 гэдэг нь 제도 яриад байгаа байхгүй юу? 제도 гэхээр бодлого, тогтолцоо, системүүдийг хэлээд байна. За тэгэхээр 9 цагт хичээл эхлүүлэх системийг одоо хэрэгжүүлэл яасан юм бэ? Ямар байна? Тийм ээ чи энэ тухай юу гэж бодож байна гэх мэтлэнгээр харилцан яриа гарч ирлээ гэхэд жишээлбэл ийм үг гарч ирж болно. 맞벌이 부부를 고려하지 않는 정책 같아 гэж тийм ээ. 맞벌이 부부. 부부 гэдэг үгээ бол манайхан мэдж байгаа. Товик билж амжаа. Харин 맞벌이 부부 гэж юу юм бэ гэхээр бид нар мөнгө хураах олохыг 돈을 벌다 гэж хэлдэг тийм ээ. Харин 맞벌이 гэдэг маань эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийж мөнгө хурааж мөнгө олдог ийм хосуудыг 맞벌이 부부 гэж хэлдэг байгаа. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр нь хоёулаа ажилдаг ийм одоо хосуудыг тийм ээ бодолцож үзээгүй төрлийн бодлого юм шиг санагдлаа гэж хэлж байна л да. 9 цагт хичээл эхлүүлнэ гэдэг нь юу гэсэн үг юм тийм ээ. Хүүхдүүд 8:40 8:50 гэж сургууль руугаа ороход ээж аав нь үжээ 9 цагт офис дээр ажиллаа хийгээд эхэлсэн байх ёстой бол яах вэ тий. Яг ингээд дундуур нь айлж амжихгүй шүү тийм ээ. Тийм болохоор ингэж бас хэлж байна. За мөн дээрээс нь 수강 신청 гэдэг зүйл гарч ирж байна тийм ээ. Хичээл сонголт байгаа. Ихтэй сургуулиуд маань болохоор систем нь өөрсдөө сонсох хичээлээ сонгодог тийм ээ. энийг 수강 신청 гэж хэлдэг байгаа. 아직 수강 신청 안 했어? шил сонголтоо хийгээгүй байгаа мó гэж юм. Эсвэл одоо Ким 교수님의 강의가 재미있대 гэж тийм ээ. Ким багшийн лекц үнэхээр сонирхолтой гисэн гэх мэтлэнгээр тэ гэж хэлдэг байгаа. За эсвэл өөр бас ямар хөө зүйлүүд ярьдаг вэ гэхээр 을걸 그랬다 гэдэг дүрмээр бас ярьдаг. Тэгдэг байж дээ гэсэн харамслын дүрм байдаг. Би ч гэсэн хичээл сонголтоо эртхэн хийдэг байж дээ. Тэгэх хэвээр байсан юм да гэхдээ 을걸 그랬다 гэж бас ярьдаг байгаа. За мөн 조기 교육 тийм ээ. Эрт үеийн боловсролын тухай бас яригддаг байгаа. Эрт үеийн боловсролын давуу тал нь гэх юм бол хүүхдийнхээ авьяасыг эрт нээж илрүүлж тийм ээ илүү олон боломжийг олгох боломжтой гэж яригддаг. Тэгэхээр 조기 교육으로 아이들의 재능을 일찍 발견할 수 있지만 за харин сөрөг тал нь юу вэ гэхээр 아이가 학습에 흥미를 잃을 위험이 있다 гэсэн мэт юм. Хүүхдүүд ингээ хит багаас нь хичээл гэж хахад ах юм бол хичээл гэдэг зүйл дургүй болох ийм аюултай байгаа. Энийг 학습에 흥미를 잃을 위험이 있다 гэж хэлж байна. За харин бичгийн шалгалтын дээр боловсролын тухай юу гарч ирдэг вэ гэхлээр хамгийн наад захын жишээ бол ихтэй сургуулийн үүрэг байна. За ямар үүрэгтэй юм бэ тийм ээ? Зөвхөн сайн компанид ажилд оруулж өхийн тулд бэлдэх ийм үүрэгтэй юм уу? Тэмээлтүүд ихтэй сургуулийн үүрэг нь юу юм бэ гэхээр нэгдүгээр 학문 연구 буюу эрдэм шинжилгээний судалгаа байгаа. Хоёрдугаар үүрэг нь болохоор 연구 활동으로 쌓은 지식 전달 гэсэн юм тийм ээ. Тэгэхээр энэ эрдэм шинжилгээний судалгаагаар олж авсан мэдлэгээ сурагчдад түгээх ийм үүрэгтэй байгаа. хамгийн сүүлийнх нь болохоор 사회에 필요한 인재 양성 гэсэн юм тийм ээ. нийгэмд хэрэгтэй боловсруучныг бий болгох гэдэг үүрэгтэй байгаа. За 3 жилийн өмнө юу гарч ирж ирсэн бэ гэхээр бас 경제 교육 гэж гарч ирж байсан. Одоо эдийн засгийн боловсролыг тийм ээ хүүхдүүдэд яаж олгох ёстой юм бэ гэх мэтлэнгээр. Тэгэхээр хүүхдүүдэд гэр бүлийн боловсролоор дамжуулан мөнгө гэдэг зүйлийн тухай тийм ээ энэ ойлголтыг нь сайн дамжуулж өгөх боломжтой байгаа. За дээрэс нь 용돈 гэж хэлсэн байна тийм ээ. Халаасны мөнгийг 용돈 гэж хэлдэг. Тэгэхээр халаасны мөнгө өгөх энэ зүйлээ бас системчлэх хэрэгтэй байгаа. 체계화하면 된다 гэж хэлсэн байна. Зүгээр хүссэн хэмжээгээр нь хүссэн үед нь өгөх биш тийм ээ. 7 хоногт хэд удаа өгнө, сардаа 1 удаа өгнө, тийм ээ. Тэдэн төгрөгөг нь чи өөрөө энийгээ сайн зохицуул гэх мэтлэнгээр 용돈을 줄 때도 체계적으로 체계화하면서 주면은 아이들이 돈에 대한 개념이 생길 수 있다는 거지. 자, 한번 боловсролын тухай юу гэхээр 온라인 수업의 양면성 гэж хэлсэн тийм ээ. 온라인 хичээлийн 양면성 гэж юу юм бэ? Хоёр тал байдлыг хэлж байгаа. Тэгэхээр давуу тал болон сөрөг тал нь юу юм бэ гэж хэлгээд байна л да. давуу тал нь юу вэ? 언제, 어디서나 수업에 참여할 수 있다.
тийм ээ хизээж хаанаас ч хичээлдээ оролцох боломжтой байдаг. Эсвэл одоо хичээлүүдэд давтан үзэх боломжтой тийм ээ. Онлайн суугал тааши болсойггүй, Японы тааши болсойггүй. Тийм болохоор илүү даваа талтай байгаа тийм ээ. Харин сөрөг тал нь юу гэж болох вэ? Тухтай газраасаа үзэж байгаа гэдэг нь өөрөө сөрөг тал нь байж болно тийм ээ. За би гэртээ ингээд сайхан тухтай суугаад өөрийнхөө ширээн дээр ингээд суугаад үзэж байгаа маань надад илүү төвлөрөл сайн олгож байгаа бол эсэргээрээ тухтай газараа байгаа гэдэг нь өөрөө илүү сөрөг тал байж болно. Гэртээ онлайн сургалтаа сонсч ирсэн үү? Өсөд ах юм бол нэг хөргөчөө онгоолгоод үздэг ч юм уу тийм ээ. За эсвэл нэг кофе наруулах гээд яваад өгдөг ч юм уу тийм ингэ штэ. Харин танхимын сургалтаас яг л амралтын цагаараа л одоо өөр хийх ёстой зүйлүүдийг хийх боломжтой тийм ээ. Төвчил суун штэ тийм ээ. Тийм болохоор 편한 장소 일수록 더 집중력이 안 될 수도 있고 다른 이제 집중력에 방해받는 요소들이 더 많을 수도 있다 гэж ярьж болж байна. За мөн бичгээр 효과적으로 외국어를 배우는 방법 гэж гарч ирж байна тийм ээ. Хэрхэн үр дүнтэйгээ гадаад хэлийг сурах вэ гэж гарч ирж байна. За тэгэхээр одоо багаасаа сурах бол мэдээж байж болно. Эсвэл одоо сайн одоо контентуудыг үзэх тийм ээ. Одоо бүх зүйл хөгжсөн байгаа юм чинь хангалттай сайн контентуудыг үзэх байж болж байна. За мөн одоо ичид санаа зовлохгүйгээр өөрөө сайн ярьж тийм ээ үзэж алдах хэрэгтэй гэх мэтлэн зүйл байж болж байна. 자, унших дасгал дээр ямар хөө зүйлс ирж ирсэн бэ гэхээр 성적 중심 교육의 문제점 гэж хэлсэн байна. Дүнг 성적 гэж хэлдэг байна. Дүнг чухалчилсан боловсролын асуудал нь юу байж болох вэ? Тийм ээ, иймэрхүү зүйл гарч ирж ирсэн. За мөн 교사의 역할 гэж хэлсэн байна. Багш нарын үүрэг юу юм бэ гэж тийм ээ. Боловсрал гэдэг үгэн дээр бидний мэдүүл зохих зүйл бас юу байж болох вэ гэхээр үлгэр жишээ болох гэдэг зүйл байгаа тийм ээ. За тэгэхээр энийг юу гэж хэлэх вэ гэхээр 모범을 보이다. үлгэр жишээ байдлыг харуулах гэж хэлж байна. Үлгэр жишээ сурагчийг 모범생 гэж хэлдэг байгаа. 모범생. гэх мэтлэн өгнүүдийг бас мэдүүл зөв тийм ээ. За дээрэс нь 학생 자율학습 시간 제도 гэж хэлсэн байна. Сурагчийн 자율학습 시간 гэж тийм ээ. Өөрөө бие дагаад хичээлээ хийх энэ системийг юу гэж бодож байна тийм ээ. Ийм систем байдгаа гэж бас бид нарт тайлбарлаж магадгүй л тийм. За тэгэхээр энийг ингээд товчлоод шүү дээ тийм ээ. Чаасв гэж нэрлэдэг. Чаасв. Багш нь 10 жил Солонгост байсан шүү дээ. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр хичээл ингээд дараагийн хичээлээ түүхийн хичээл байлаа гэхэд түүхийн хичээлээ сонсох гээд хүлээгээ байжингууд түүхийн багш орж ирэнгуудаа самбар дээр чаасв гэж бичиж гараа авчдаг. Тэгэхээр би дааж өөрөө хүссэн хичээлээ хий гэсэн үг байгаа. 자습 гэд. 자 이제 자습입니다. 여러분 공부하세요. гээл болоо. За тэгэхээр Монголын 10 жилд ийм систем байдгийг сайн мэдгүй байна. Тийм болохоор манайхан Солонгосынхоо системийг бас мэдж явах хэрэгтэй тийм ээ. Ингэж одоо сурагч нар өөрөө бие дааж хичээл хийх ийм одоо систем бас явагддаг байгаа. За дээрэс нь боловсрал дээр бид нар зайлшгүй мэдэх ёстой үгнүүд байгаа. 공교육 гэж юм тийм ээ. Ямар боловсрал юм бэ гэхээр ерөнхий боловсралыг хэлж байгаа. Нийтийн боловсрал гэхээр ерөнхий боловсралыг хэлээд байна. Солонгосын маань хувьд болохоор за баг сургуулийг 초등학교 гэж хэлдэг тийм ээ. 초등학교 баг сургууль маань 1-ээс 6 дугаар анги хүртэл явна. За дээрэс нь 중학교 дунд сургууль байгаа тийм ээ. Дунд сургууль маань 1-ээс 3 дугаар анги хүртэл явна. Ингээд нийтдээ 9 жил болж байна тийм ээ. Энэ нь өөрөө 공교육 буюу ерөнхий боловсрал байгаа юм. Харин ахлах сургууль, дээд сургууль бол ерөнхий боловсрал биш. Юу ах нь энэ бол нэмэлт өөрөө сонгох боломжтой гэсэн үг. Зайлшгүй сурах ёстой зүйл биш, өөрийнх нь сонголт болчихж байгаа юм. 사교육 гэдэг маань болохоор нэмэлт боловсролыг хэлж байгаа. За нэмэлтээр одоо солонгос хэлний сургалтанд сурж гин тийм ээ. За дээрэс нь 10 жилийн хичээлээ таарчаад математикийн сургалтанд сурж гин. Эдгээр маань ингээд 사교육 болно. 초기 교육 гэдэг үг маань болохоор эрт үеийн боловсролыг хэлж байгаа. Багаас нь эхлээд хичээлээс сургууль дээр нь тийм ээ системчлээ зааж эхлэхээс нь өмнө төрүүлээд эцэг их нь одоо энэ боловсролоор дамжуулаад тийм ээ нэмэлт боловсролоор дамжуулаад олгож байгаа. Энэ зүйлийг 초기 교육 гэж хэлдэг байгаа. За тэгэхээр боловсролын талаар тийм ээ бидний зайлшгүй мэдэх ёстой үгнүүд бол энэ дээр байна тийм ээ. 교육 제도, 교과, 과정, 진로, 목표, 평가 гэх мэтлэн тийм ээ. Энэ үгнүүдээ заавал сайн хараад цээжлээд аваарай. За мөн дээрэс нь иймэрхүү одоо илэрхийллүүд гарч ирж болж байна тийм ээ. Энэ зүйлийн талаарх сонирхол нэмэгдэж эхэлж байна. Энэ зүйлийн ач холбогдлыг онцолж эхэлж байна тийм ээ. За мөн дээрэс нь түрүүний ярьсан нөгөө чаасв байгаа тийм ээ. 학생들의 자율성을 높이기 위한 방안이 필요하다. сурагчдын бие даасан байдлыг нэмэгдүүлэх арга
хэрэгтэй болж байна. 학습 효과를 높이기 위해 тийм ээ суралцах үр дүнг сайжруулахын тулд ингэх хэрэгтэй. Энэ зүйл чухал юм а гэж хэлж болж байна. 교육 제도 байна тийм ээ. Боловсролын энэ системийг яах нь 개선 сайжруулах шаардлагатай байна гэж хэлсэн байна. 개선하다 гэх юм бол энэ хүү систем төрийн бодлогыг сайжруулахыг хэлдэг байгаа. 효율적인 학습 방법. За тэгэхээр үр дүнтэй суралцах аргаар үүнийг хэлж болно гэд ямар нэгэн зүйлийг хэлж болох нь тийм ээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг өөрөө бие дааж суралцах арга гэдэг ч юм уу тийм ээ нөгөө нэг 자율 학습 байсан шүү дээ. тэрийг бичиж болж байна. 단순한 암기식 교육에서 벗어나야 한다. энгийн нэг тийм ээ 암기하다 гэхээр цээжлэх байна. Төрийн шинэм дотор байсан. Тэгэхээр зүгээр нэг цээжилдэг сурах, цээжлэхэд тулгуурсан сургалт байгаа тийм ээ. Энэ боловсролоос татгалзах хэрэгтэй гэж хэлж байна. 벗어나다 гэж хэлж байна тийм ээ. Энэ 벗어나다 벗다 гэх юм бол тайлах заяа. 벗어나다 гэхээр энэ зүйлээс гарах гэж хэлж болж байна. За тэгмүүд энэ үг бас хаана гарч ирдэг вэ гэхлээр 중독, донтолтоос гарахыг 중독에서 벗어나다 гэж бас хэлдэг шүү. 벗어나다. 자, тэгээд 교사와 학생 간의 소통이 중요하다. багш сурагчдын харилцаа маш чухал байдаг. 평가 방식에 대한 논의가 이어지고 있다. 평가하다, дүгнэх тийм ээ. Тэгэхээр энэ үнэлгээний аргын талаарх хэлцүүлэг үргэлжилж байна. 진로 선택은 개인의 성향과 적성에 따라 달라진다 гэж мэргэжил сонголт бол хувь хүний сонирхол болон чадвараас шалтгаална гэсэн мэт тийм ээ. Тэгэхээр боловсролын талаарх бичгийн эссен дээр бас нэг мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэх мэтлэн зүйл гарч ирдэг. Тэгэхээр энэ өгүүлбэрийг бол шууд бас бичиж болох нь шүү дээ тийм ээ. Мэргэжил сонголт бол хувь хүний онцлогоос тийм ээ юунд дуртай байдгаас нь шалтгаална гэх мэтлэн ингэ. За ингээд маш богино бөгөөд товч тодорхой боловсролын талаарх буйнах хичээлээ. 안녕.